Яа энэ ингээ бүдүүн яндан гэсэн үг. За ингээ яндан болчихж байгаа. Тийм ингээ яндан болчихно. Аваг байгаа. Баг багаар л авч байгаа. Тал мөнгө сая би тал мөнгө нь бараг бахандаа яваад гэсэн юм. Тэгээ одоо үлдсэн байх. Эндээ бас нэг энэ тэрийг нь авч өгмөр үүдэг. Сайн байцгаана. Би өөрөө чинь сая мах авч байгааг анзаарлаа. Ер нь махны үн ямар хүн үнэ ашигтай байна? Жоохон үнэтэй л байна да. Үнэтэй л байна. Тий. Өдөр утсан жоохон үнээр нэмэгдээд байна гэдэг таны үн. Үнэтэй л байна. Тий, нэмэгдээд байна гэж. Хоёр ер нь хэд хоноод мах авч байна? Ер нь хэд хоногийнхоо махны хэрэгцээг авч чадчихжээ байна. 7 хоногийнхоо шиг бэлтгүүлдэг үедээ л өгдөг. 7 хоногийн? 7 хоногийнхоо үн шиг бэлтгэх үедээ л өгдөг шүү. Тийм. Одоо тэгээ жоохон мах авахар чинь тэгэл яг өдөртөө нөгөө 7-с болдог юм уу 2-3 оноо тэгэл болчих. Би өөрөө яндан зох хийх юм уу? Яндан зох хийгээ. Тий. Тийм үү. Энэ талаар чи очиж сурвалжлага хийгээд ингээд бас хараад контент хийж болох болоо. Болно. Тийм. За тэгвэл камер эргүүллээ шүү. Би сая өөрлөгөө харуулж ирсэн баггүй юу? Камера. За хэдийн мах авсан сая? Сая ойрцоогоор 80 ил мах авсан. 80 хэд мах авсан? 80 хэд мянга болсон юм. 80 ил мянга авсан. За таны алдрыг ингэдэ. Болдоотер би. Болдоотер. Таны хин? Адсэ. За. Юу яа да? Би машинтай явж байгаа. Миний машинтай шууд явчихдгоо. Одоо таасаа 100 яндан хийдэг гэсэн штэ. Тэгээд 100 яндангийнх нь юу н бизнес нь одоо 100 болохоор жоохон бас унцдгоо. Одоо сая нэг жоохон нэг хороо мороогоор нэг жоохон пиш яндангууд гарч ирсэн. За. Гүйлгээ хаагаад байна. Тэгээд жоохон гүйлгээ жоохон мууртаа болоо. Хош ирэх үү? Хэдэн оноос ахуулаад яндан зуух одоо хийдэг болсон. За нэлээд удаа чинь одоо би 5 жил нүдсээ. 5 жил хийж байна. За. Багасаа гэсэн. Тийм үү. Одоо нас хэдтэй? Одоо 40. За. За хашаага бас өөрөө хийцэн үү? За тийм. Өөрөө. Ер нь бол хашаандаа юм хийгээл тэгээд зарж борлуулахаа хаагуур зарж борлуулдаг. Өөртөө ирээд уцаар даргаад өөртөө ирээд авчих. За аль нутгийн юм бэ та? Би хөвшглээ байх. Их жах нартайгаа өсөөл тэгэл ингээд. Аавч минь багаас минь явсан өнгөрсөн. Тэгээд ойр зуртаа хоёр нь хийгээл ингээд авчих. Хаараас хамиг үлдээл тэгэл ингээд явчихдаг. Ард тартнаас болохгүй. Ард тар суудгүй тий? За. Сайн уу? Энэ юу хаач юм уу? Тийм хаач. За. Гараараа хаач. За. Ингээд орхно ачиж тийм ш тий? За. Аавга юг шахаад байна. Болно. Одоо яадаг зүйл? Энэ яадаг хөрөг? Энэ нөө төмөр дэвшилтэй. Нэслэх марк юм. Энэ чинь дундуур нь хөвлөн гарч байгаа юм шүү. Энэ нөгөө уцрахтаа гүйлэхгүй гэсэн маркаар гоё л хийдэг байхгүй юу? Зөв. Яга яндагч дотроо гүүг орчтیں۔ Тэрийг ингэж хийх хэрэгтэй байхгүй юу? Яа нэг иймэрхүү марк юм дээ. Энэ бүдүүн яндан. Ингээд нэг иймэрхүү юм болгоно.
Яа энэ ингээ бүдүүн яндан гэсэн үг. За ингээ яндан болчихж Тэг байгаа. ингээ яндан болчихно. Зөө. Яндан ингээ гараад ирнэ. Тэгээд одоо эн чинь Тэгээд хит шатаан, хасаад тий. явчихна. Энэ дээр товлдоо туулах хэрэгтэй байна тийм үү? Ээ. Энд одоо нөгөө богиндсан бол энэ дотор хоол гадна татал гэж бас байгаа. Одоо тэгтээ энэ чинь тэгшилж мэгшлэх юм байгаа Тэг тэгшлэн. За тэгшилтээ яаж тэгшилдэг? Хаачаараа хачлан гараачаараа. За гар хайчаар хайчилчих юм Тий. уу? Ерөнхийдөө нэг Монгол гэрийн яндан чи одоо хичнээн ийм 3 метр гэсэн үг. Метрээр 3 метр орно гэсэн үг. За. Ийм гэхдээ яг ийм богноор бол зардаг юм уу? Богноор бол авахгүй. Зүгээр ингээд үзүүл Зүг. Марк. Тэгээд бодог модгийг арилгаж байгаа. арилгана. Юугаар арилгах вэ? Шатаан. Цаасаа хэрцгээгээ шатаачна. Тэгээд бодог. Тэгээд будаг нь хэлчихсэн. Зөө. Хорооноос өгж байгаа 100 гарсантай холбоотой гэж түрүү ярьж байсан. Хорооноос 100 яасан яг? Яндаг авах байгаад. Тий. Тэгээд нэг жоохон гүйдээ жоохон муухтай болчиход байгаа байхгүй. Тэгээд улсууд нь одоо тэгээд айлууд нөгөө яндагуудаа бүгдээ нь авцсан болохоор чинь тэгээд. Тий. Цагаан яндууд их гараад ирсэн. Тий. Тэгээд юмрхтэй мөрхөд. Тэгээд ингээл амьдэрч ин да тэгээд ингээд юм аяагээл тэгээд даагуур дээгүүргүүгээл юм аяагээл явчихна. Одоо за яг нэг тулгамдж байгаа асуудал юу вэ? Тулгамдж байгаа асуудал бол одоо нэг асуудал байхгүй. Тэгээд зургаан үлдээл тэгээд ингээд дахиад очив. Дотор талын реклик ингээ байшин сава өөрөө барьсан уу? Өөрөө хэлсэн. Зөө. Хөдөлмөрөөрөө ингээд юм энийг байшин гай юм болгосон доо. Зөө. Сайхан байшин. Төмрөөхөө хөдөлмөрөөрөө өөрөөхөө хөдөлмөрөөр тэгээд. За энэ бол ингээд өөрөө чинь хийсэн 100 уу тий? Үнсээ татаж авнаа. Цонхны доороос. Цонхны доороос үнсээ татсан. За яг хүүхдээ уц хатаг яах вэ? Хүүхдээ уц нь хатчихл байсан дээр. Ингээд бас нэг талаараа тойруулаад энэ чинь уцсын хатаадаг юм гэсэн шүү дээ. Энэ нөгөө нэг яагаад бол энэ доор суудсан болохоор хүүхдүүд галаас аюултай. Зүг. Түлэгдэх аюултай гэж чинь. Зүг. Тий. Түлэгдэх магтна. Наад чи одоо чи явж барьж байгаа болохоор нөгөө гал руу орох магадлал өндөртэй. Энийг чи аваа ичаа нөгөө ил болчихно чи. Зүг. Энэ дотроо тоосгүй байхгүй дангаараа. За. Амар хална. Ингээд хөрзөөрөө Ингээд ухаад ингээд яцсан тий? хөрзөөрөө өөр ингээд татаад авчдаг байхгүй тэгээ шууд алчдээ. Яг эн чинь одоо ингээд 100-ныхон доош юм байна шүү дээ тийм үү? Яг Ингэчээр хамгийн гол нь даваа тал нь юу вэ гинэ? Дулаан яана? дулаан сайн Барина. Үнсийг бол одоо хэд хонжиж авах юм? Сардаа бол нэг л авна. Үнсээ юу? Саруулж тий. Сардаа нэг л ингээд Тий, сардаа нэг л ухаад. Нэг 5 унцудаа үнсэл гарна да. 5 шуудаа үнс гарна. Татаагүй Зөө. 3 сар болж байна. Одоо юу? Тэгээ одоо л 3 сар болж байна. Үнсээ татаагүй байгаа нэ. Таг байгаа. За. Доороо хэр том юм? Нилээн том штэ. Зайтай. Ямар ч хэлсэн халуун дулаан одоо алдах талдаар нь бол анхаарсан юм байна тий. Тэгээд дээрэс нь бас нэг өдөр тутам үнс аваад байдаг. Бас бужигнах тэр асуудлыг ингээд шийдэж байгаа шүү тий. Зөө. Олж л байна тий. Нэг бужигнаад авахгүй, өглөө босоод үнсээр айлгаараа авахгүй амарсан чи. Тэр яндагаа бас өөрөө хийгээд авчихсан шүү. Өөрөө игээд авсан. Одоо ингээд нөгөө бие давхар ахгүй. За. Одоо дахиад төрхий. За. 11 сард тэгээд одоо тэрэндээ тэгээс аюу яач. Юу? Төрөөр одоо яах юм гэдгийг өөрөө бодоос. Жирэмсний хяналтанд ер нь бол орцсон байгаа юу? Одоо хэдэн сар төрх юм? 11 сарын 5 муу 6-наар л төрх. За хүү юм ах юм? Хүү. За тэгээ шинэ хүнд нь одоо гэрүүлийн хийх хүсээ. Тийм ээ, зургуулаа олгож байгаа юм шүү дээ. Баяр үргээ гэж. Одоо жирэмсэн чинь нөгөө болохоор чинь мэдээж нөгөө витамин янз бүрийн нөгөө нэг зүйлүүд авч уух хэрэгтэй болдгоо шүү дээ. Тэдгэр зүйлийг авсан уу? Аваг байгаа. Баг багаар л авч байгаа. Ер нь юу гэж юм одоо? Жирэмсний нөгөө төмрийн бэлтгэл Поли үүрчил мүчил те. Яа их юм бичиж өгсөн тэгээд. Энэ баг багаар авч суугаад хийх юм хийгээл байж. Ер нь ойролцоогоор хичнээн төгрөгний юм болж байна тэд нар. Ойролцоогоор 200 гарах л. За. 280 болсон шүү дээ. Тэгээ би 280-аас 100 мянган төгрөнд нь юм авсан юм. Одоо тэгээд нэг 200 мянган төгрөгийн төгөл бас тий бас хэрэгцээ байгаа юм байна те.
Танаа нөхөр уул нь бол ажил гайгүй байх юм бол яндан сав зараад бол асуудалгүй энийгээ бол зохицуулдаг байсан баг тийм үү? Аа. Тэгэл мөнгөтэй бол аль эзэн тэрийг ав энийг авъя гэд өөрөө за миний ань тэрийг ав миний ань тийг гээд гэдэг байхгүй. Мөнгөгүй болохоор яах вэ гэд тэгээд хоёулаа болгоод бүтээгээд тэгэл тийм ээ болно доо. жоохон мөнгө болоод энийх амийг авчмаар байдаг, хоол авчмаар байдаг надаас жоохон хандаад төгөө. Энэ жоохон эдэн дүүр болоод нэг 200 мөнгө орж ирнэ. Тэгээд тэрүүгээр тэгээд хоолнд одоо хацуулах уу, эндээ юм авч өгмөр байдаг, эмийн авч өгмөр байдаг. Эд хоолоо зохицуулчмаар байдаг. Тэгээ нөгөө мөнгө нь махандаа яваад өгөн. Тал мөнгө сая би тал мөнгө нь бараг махандаа яваад өгдөө шүү дээ. Тэгээ одоо үлдсэн байх. Эндээ бас нэг энэ тэрийг нь авч өгмөр байдаг. Одоо тэгээ хүүхдийн бас нэг жоохон юм бас цэцэрлэгээс одоо энэ тийм мөнгө гэдэг нэгдээд байдаг. Тэр нь одоо хаалаа яваа нөгөө жоохон мөнгө мөн тэгээ байхгүй болчихсон шүү дээ. Гэтэ яг одоо яндам зуухны чинь нөгөө борлуулалт чинь намар бол гайгүй ихсчихв. Намар гайгүй уул нь бол намар л гайгүй сезон ихтэй байхгүй уг нь бол. Манай азаа маань одоо нөгөө жирэмсэн тэгээ нөгөө бас нэг полийн өвчл мөчлөөрөг одоо тухайн өрхийн эмчээс одоо тий уу гэсэн зүйлийг одоо авч чадаагүй гэж штэ. Тэгээ бас тэр мөнгөнийг нь одоо би өгчөө. Тэгээд өөрөө чинь данс руу шилжүүлж идэх үү. Тэгээд бас танаа гэрүүлд одоо өгж байгаа шинэ хүнд ч өгж байгаа нэг талаараа тий бэлэг болог энэ. Тэгээ манай бас контент үзэж байгаа улсууд бас яг намайг ингэсэж гэж одоо хүсэж байгаа бах. Тэгээ энэ зүйлийг нь би хийгээд тэгээд та хоёрын данс руу шилжүүлж идэх үү. Болгоо. За тэгээд одоо та маань хэрэгтэй зүйл нь одоогийн байдлаар бол тэр багш байна тий. За ингээд шилжүүлчлээ шүү. За. Ингээд шилжүүлчлээ шүү. За тэгээд гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг одоо хүсээрэй. Тэгээд та хоёр маань бас сансан бодсноо гүйцэлдүүлж тий байшин саваа томсгож за тэгээд дээрээс нь хийж байгаа ажил бүтээл нь одоо аргун байж өшөө олон захиалгуудыг авч тий тэгээд өнөр өтгөн сайхан гэр бүл байж одоо Монгол их орондоо хэрэгцээтэй тий тийм сайхан ирээдүйн одоо гэр бүл одоо тий залуучуудыг бэлдэж өгөөрэй. Тэгээд хоёртой эрүүл энхийг хүсье. Гэр бүлд нь бас эрүүл энхийг хүсье да. За баяртай. За баяртай. Эхнэр нь бас хамжид туслаад нийлээд аяны 100 холон яндан хийж зардаг ийм залуу юм байна. Тэгээд мах авах гэж явж байгаа надтай таарлцсан. За тэгээ харин сүүлийн үед нөгөө хороноос гарсан үнгүү өгж байгаа яндан зуухнуудтай холбоотойгоор бас борлуулалт нь нэлээд унчихсан байгаа юм байна. Тэгээд уг нь бол эхнэрийнхээ энэ тариа болон янз бүрийн зүйлсийг бол аваад өгчдөг байсан. Тэгээд яг одоогоор хоногийн хоолноосоо хэтрэхгүй байна гэдэг чинь магадгүй бас энэ гэр бүл бол манай Монголын нэгэн хэсэг одоо амьдралыг төлөөлж чадах уус одоо зүйлийг ярих шиг боллоо. Энэ хүний одоо ядаж энэ тариагаа авах тэр жирэмсэн байгаа үед нь эмчийн зааж өгсөн тухайн одоо нэмэлт витаминууд авах мөнгийг нь шилжүүлчлээ. За нэг ийм гэр бүлтэй танилцлаа. Тэгэхэд дараагийнхаа дугаараар уулзцгаая да. Баярлалаа баяртай.